5, 4, 3, 2. Нартай навчтай намрын сайхан өдрийн мэндийг төвшүүлье. Өнөөдрийн манай нэвтрүүлэгт нэгэн хүндтэй зочин хүрэлцэн ирсэн байгаа. Энэ хүн бол Солин тэргүүний ажилтан, жүжигчин Баатар хөө ирсэн байна. Монголчуудаа бүнэрээ одоо үзэж байгаа бүх хүмүүс алгаж шээ. Занийг өргөрэй. Нөө зэрэгтэл нэрэлттэйсэн бол уулна те. Америкийн шоу моонууд дээр чинь зэрэгтлүүд Солонгос энэ шоуун дээр те. Зэрэгтлүүд наа гэж ашраад нээж минийг манайч зэрэгтэл багтахгүй л төрөнд угаасаа те. Бид нэр өөртөө зэрэгтэлтэй л юм шиг байдаг шүү. Ярьж байгаа юм шиг те. Хамаагүй. За уран бүтээл сайхан уу? За сайхан. Амжил сайхан. За сайн байна уу? Хумсантай үрчхий те. Сая хумсаа бодосгс те. Хатаг байгаа юм уу? Хатаг. Хожаа бодох. Тэр маччлаа шүү дээ. Чи өөрөө юм үзэх юм шүү. Зүгээр ингээ хөвтөж ийн үст тэгэл тэнхтэл. Дайрал байх юм. За тэр хуучлаараа ингээд алгасаа яриа явчих тийм аа. Ажил төрөл сайхан биз дээ. За ажил сайхан л байна да. Ер нь бол энэ жил уран бүтээл гайгүй олцтой. Ажилтаа л байна да. И Содорогийн кинонд одоо сүлд тоглосон гэсэн ямар төр тоглов вэ? Содор яг зөвхөн хулгай анчны тухай л да. Би хулгай анчны дүр тоглолт. Ерөнхийдөө бол киноныхаа нэг гол одоо бодлооны хийж байгаа нөхрийн л. Гэхдээ тэр нөгөө хулгай анчин бол мэдээж л согтуул нөхөр бах таа тий. Үгүй согтуу биш үү? Жогоо зуугаагүй нөхөрөө тий. Тий жоохон жогоо. Тэр кинонд ямар сони найруулагч ямар сони шийдлээ. Би ч тэ байг согтуугаар нь харсаар байгаад согтуу юм болоо, согтуу дүр юм болоо гэж бодлоо шүү. Би ч Баатар хүмүүс бас тийм согтуу дүр тус амар мундаг тоглодог тий. Яг хаа тийм ээ. Ер нь бол хүмүүс тэр талаараа согтуугаар л хүлээж аваад байдээ. Хусаад шүү. Бос болсон тий. За нэг оочоо. Оо тийм яа. За нэг барь. Сундаач за. Энэ юу юм? Трансфер факторыг арилгатай дархлааг дэмждэг. Energy Ghost гэдэг хүч чадлын байна. Жохон нэрээ би сулраад одоо хавар намрын цагтууд уучихд бол үнээр гимгүн биш. Харин тийм. Өдөрт нэг уучихд бол. Тач болоод ирнэ тий. Энэ тэнд нэр согтуу хүмүүс их ажиглаж явдаг багт те дүрээ бүтээх гээл. Тий. Яг хөтөл барах чинь баг айл болгонд л хүн байдаг шүү дээ. Ер нь гэж байгаа тий. Манайд бол манайд энэ толгойд ингэж ийм угаа ичдэг хүн байдаг. Гэтэ ер нь бол харьцангуй сүүлийн үед ер нь гайгүй болоод шүү дээ. Ууж байгаа нь ер нь бол гайгүй сайн тэр нь л зүгээр сэли сонсч нь. Гайгүй болоод байна гэж шүү дээ тий. Сэли тийм амар бол юм. За халддаг нь бол яасан. Энэ орсон эрэгтэй зочдолгон л ингээ сэл рүү ингээл жоох хандрах юм. Ер нь та би нэг танд юм уу? Тэнлэгээ. Таньнаа. Зөрсөн. Нэг зөрсөн. Гөө. Тэр хавирах зүгээр л таших маших хавирах бол байхгүй. Гэхдээ эр хүн чинь бодолтой байдаг. Байлгүй дээ. За зээлийг л татгалт. Гайгүй ш цач бол. Яг сайхан ярьж өөрөө тулаа ажиллачаа. Нэг хүмүүсээ ингээл би болохоор бодлоо ингэдэг хгүй хүн болгоны хоолоо ингээ цаанаас төрмөл байдаг те. Одоо жишээлбэл имба маань одоо юм баритон гэл хоолойтой. Хоолны одоо юм шарстай айгүй гоё ингээ ойлгомжтой те. Тэгээ одоо жишээл Баатар хөө жижигч маань болохоор согтоо гэж. За. Энэ царигтай хоолойтой одоо жишээлбэл би нарийнхаа хоолойтой гэл те. Хүний бас хоолоогоор хүний характераас заан шиг бас те тодорхойж бас болдгийм болоо би дуучдыг сонсоод гэж боддог. Тэр одоо 10 жил мэлд байхдаа одоо ингээл амир зөв болоо те цөөнг мөг те. Тэнгүүд бас сүлсүүд бас айжмах уу хоолоноос Хоо би зүгээр яг манай баг цэцэрлэгт явдаг гэсэн байхгүй зодоод тахлаар нь би хин зодж тэр их хэлэх нь эртхэн ирж авах гээд аав ээж нь яриг боллоо. Тэр хүүхдээ гараад магч шунаа гэл. Жоо айлгсан. Тэгээд тэр хүүхд дахиж хизээж манай хүүхдэд гар хөрөөг байхгүй. Хоолой нөлөөсөн юм шүү дээ. Хоолой нөлөөсөн. Хүүхнүүдийг гитээдэг жаалгараг шүү. Хүүхнүүд ч яг үргээд идэв юм. За одоо харих юм яах яа. Хойлоо юм нийш явах юм яах яа. Нэр дэм юм биш үү? Тэрний хойлоо ийшээ орох яах вэ? Нийтлэг хоолойтой боллоо амралтай яг ингээд бас юм царигдсан. Минийх ч нэг өсөнтэй бол одоо нэг диппузерээр бол царигдсан диппузер. Баас нь нэгтцсэн. Тий. Царигдсан хуучны Орсын айгу зааван тий. За би таарас нэг ганц хоёр зүйл сонирхоод асууж идэх үү? Тэгээч. Та хоёр бол Монгол улсын засгийн газрын шагналт тий соёлын тэргүүний ажилтан гээл тэгж тий. Шагнал урмын сайхан үгэн дургу хинж байх уу? Тий. 30 сая төгрөг авах уу Монгол улсын гавьяач жүжигчин гэдэг цол авах уу гээл алийг сонгох та хоёр.
30 сая төгрөгөн дээр хада. Зөө. Мөнгөн дээр үтлээ. Зөө. Тэр төмөрийг одоо яавал гэж. Энэ ч нэг яг зүгээр өгөхөд бол бас нэг өөр газар оршуулчих байх. Бас нэг сайдрын хоёрт үзүүлээд явах тийм бас байдаг юм шиг байна. Өнгөлтүүд бас байдаг юм шиг. Одоо тэр сайдны хоёр морь чинь байха болж байгаа юм шиг л ч тий. Мэдхгүй байна. Одоо татан нэг өөр болох сурагтаал яриад байсан шүү. Тэгэхээр л ерөөсөө л одоо жишээ нь гавьяат авах уу 30 авах юм бол 30 авъя л гэх юм биш тий. Аа? Яа шагналаа авчихъя гэж. Шагналаа цааш өргөлөлөө тоглочих яах шиг. Нэвтрүүлшил. Чи үзэгчдээс асууя. Гэвч хүмүүс шагналаа 30 гэж. Сэлээ зүрөө за би гавьяат авчаа. Тэгвэл та хоёр бол бас эсрэг тесрэг өөр бодолтой л идэм байх те. Энэ хөгжилтэй асуултууд ер нь манай нэвтрүүлэгч нөгөө хүмүүсийн стрессийг тайлах те. Тэгээ дээрээс нь онлайн хамгийн анхны буу халалт гэсэн нэвтрүүлэг хийж бид нар одоо 30 хэдэн дугаар бичиж байна. Тийм 32 дугаар бичиж байна. Сайн орсон. Тийм өнөөдөр хэд дугаар 32 дахь бичиж байна. Тийм 32 дахь бичиж байна. Тэгээд хүмүүс 32-ын тойрог бай. Хөөстинг гэсэн хүрээтэй болцсон байна. 32 цагаал авах гэдэг. Йоо яа. Цагаал таалаад өчгээд. Нэг дээр нь хэдэн цагаал авах яах вэ? Яаж одоо 50 татдаг үе явахгүй л аюул. Хөглөрөө Зандаа унаад өхөлгөө. Тэгэхээр энэ л онхон энэ л онхоо лаач нэгээс нэг одоо ер нь явах болчиход байна. Залуудаа бол яваадаг. Залуудаа бол үлээнэ. Аваад үлээ. Би тараас нэг гой хөгжилтэй асуулт шүү дээ. Нэг юм хэлээ л да. Энэ битсэн юмнаас сая харлаа. Тэнгүүтээ ингээл та машин бариад явж ажиллаа. Машин бариад тэгээд нэг замын цагдаатай албаар ингээд нэг жок хийгээл тоглоом тий тоглох маягаар. Тэнгүү чи замын цагдаа болоо заяа. Жолооч нь болохоор одоо Баатархой болоод тэнгүүтээ нэг замын цагдаа одоо зогсоол та яатсан бэ гэл тэнгүүт одоо би нэг найз нь бол Баатархойд хэлжлээ одоо болцол би чамд 1 сая төгрөг өгье. Тэгээд чи замын цагтаад бүр яг согтцсон юм шиг болж үзүүлгээд те. Тэгсэн. Тэгвэл одоо чи замын цагтаа болоод одоо өөрөө болох жүжигчний уур чадварыг уугаагүй харна бүр шууд ууцсан юм шигээр тэгж харуулдаа. Тэгвэл тэгээд сэлээр заримдаа яг тэгдэр чи нэг юм порно стар шиг нэг юм сони юм өмсөд ороод ирд юм яриад. Яг тэгээд байдаг байхгүй юу? Яг жүжигчээ орж ирэх шал өөр юм ярьд юм байна л да. За би замын цагтаа байна те. За. Амрыг. Үгүй энэ одоо ийм одоо согтож олоо явж байгаа юм шүү дээ. Үгүй агал зүгээр. Батлага. Хэмлээ. Батлуу. Биш үү. Та болтой ийм юутай яж болохгүй шүү дээ. Одоо шүү харч чи АЧ3 шаа ингэж ах ярих юм ярим. АЧ3 25-1 гэж АЧ3. Хэдэн цаасуугаас алчил да. Юу нэ? Хэдэн цаасуугаас алчаа. Төрийн цагтаа ахвал өгч юм те. Наад ярьсан юм бас бодож ирж. Чи өгсөндөө үлээгээд инегээд байгаа юм. Чи өөрөө машинаа бариад авч чадахгүй маш. Юу би авцаа явж байгаа. Таар нийлдэт байгаа юм доо. АЧ3. Амар цагтаа мэддэг те. Таар одоо шууд буудлаас гараа явж байгаа. Чи ингээд нүрээ нуугаад байгаа байхгүй бас ингээд. Аав яачих вэ гэдэг. Тийм биш. Зураг мөрөг авчих. Би чи ингэр дээр камер дээр да. Тиймээ та хоёр бас амар гоё явдаг шүү дээ. Та хоёр харин ч буудлаас гарч явж муухай гардал. За яг одоо өнгөрсөн. Манай бач бас олон кино тоглолт шүү дээ. Давхар цохиол нүгүүлгээл. Оо тийм шүү дээ. Киноны ихэнд тайлтгараад өнгөрч байгаа шүү дээ. Та хоёр чи кино гадаг шат өөр юм аа. Дүрсээр өөрийгөө тодорхойлвол ямар дүрсээр ийм одоо гурвалжин дөрвөлжин бүрэнгийн цилиндр гэл янз янзын дүрснүүд байдаг шүү дээ. Пирамид л баг. Биш ээ юу лээ? Оромб чинь шүү дээ тий. Оромб. Юу баг үү? Тийм биш үү? Өчигчтэй бөөрг дүрс юу бөөрг дүрс танаас гараад ирв. Чи сүүлийн үед нэлээ бөөрг болсон байх чинь. Би гитар шүү дээ. Гитар. Баяа. Гитар ч нэх гоё биш юм шүү. Чи гитар ч фактуртай байна. Вирус юу вэ? Виланчил нь бол дээгүүрийн нарийнхан доогоор бүр сонь дүрсээр л өөрсдөө бас тодорхойлт юм байна. Чи ямар дүрсэн юм? Би тийм шинжлэх ухаанд нэгдээгүү. Лом шиг дүрстэй болсон шүү дээ. Улаан амттай амар гоё ирсэн. Өчигдөр зүгээр байхад зүгээр хадгадаг ш. Лом шиг баярлаа найз. Эний чи мартахгүй 5 минут дараа хариуг нөөг өмдсөн. Ингээд энэ яриаг түр зүр өндөрлөө цөмөр. За одоо манай Баатархой 9 хүүхэдтэй аав байлаа л да. 9 хүүхэдтэй аав гэж бодъё заа. Гайхалтай шүү дээ. За. Тэгсэн чинь аавгаа гинт ажилдаа болоод Америк руу яваад ихгүй юу? Тэст амар ажилдаа болчлоо. 3 сарын хугацаанд ч ястэй 9 хүүхэдтэй хараа шүгэд
хүүхд харуулах гал хүн газ ерөөсөө олддгүй гинэ. Тэгэл ажилласан чинь гинт Холливуудаас ингээд Европонд орох ингээд санал ирээд Америк руу одоо хурж ирэх боллоо л да. Тэгэхээр одоо энэ давхарцсан юм толгомдсон асуудлыг яаж хийх вэ? Наа чи сая надад яг туллаа л да. Үүзээ. Манай авга баг хүүхдээ аваад Герман явсан нэг сарын хугацаатай. Тэгээ би томтойгоо дундахтайгаа ингээ гуруулаа үлдсэн. Тэгээ ингээ байж л гівгэнт нэг энэ хиний бас кино тоглосон байхгүй ТV коктейлээ. Коктейл киносэн. Солонгос зураг авнаа, солонгос ухаар болчлаа гэж солонгос ухаар болоод. Тэгээ хоёр хүүхдээ үлдээгээл явлаа да. Ажил юм чи нэг гэрээ хийсэн учраас. Тэгээ таархад одоо том ч одоо бас ингээ баг гэртээ ирэх. Том хэдтэй юм бэ? 19 та. Оо том юм шүү. Тий. Надад орхиод явлаа да. Тэгэхээр одоо мэдээж надад бол тийм том санал ирнэ гэж одоо бас юу ах вэ? Хэрвээ мөрөөдөд ирэх юм бол мэдээж мөрөөдөл юм чи явна да тий. Юу шүү дээ явах. Яг 9 хүүхдэл аргаа болоод байж л шүү дээ. Монголд байгаа юм чи тий. Тийм шүү дээ. Их нэг ах トゥ байна одоо самаатай садан тэгээ нэг аргыг нь олоод том наруустэй 3 нь хуваагаад ч юм уу тэгэл тараагаал явна да тий. Тэгээ энэ Брэд Питт идэр жоохон мэдрэмжтэй согтууны дөрмөр хэрэгтэй л гой төр байгаа байхгүй тий. Гой Аз тийм өөрмөд царай сөөнг болоод жоохон англи хэл жоохон муу болно. Тусаад шүү. Ингээл дээ ямар амаас Монголоор согтуу хүн чинь монголоор л хараа шүү дээ. Ер нь бол тий. Америкт байгаа хүмүүс чинь бүгдээрээ айгүй олон орны хүмүүс байдаг ч угаасаа тий. Эхнэр чинь ийш тийшээ ингээл явдаг хамт дэлгүүр хэсэл их л явна зү бодож явдаг л хэлгүй тий. Яг өөрт чи амар гоё таалагдаад байгаа заа. Өстой гоё юм аа гэл тий. Яг л бодож исэн юм чинь байдаг чи эхнэр чинь өстой мухайна. Өстой димигээд байл яг. Ахуу эхнэрийнхээ үгэнд орд юм байна. Тэгээд зургийг авчиад явчихвал да дотроо бодчиход. Тэгээд нэг жижиг халтар хийгээд нэг орлогоо нуудаг орлого байна шүү дээ. Тэрийгээр л авчих. Нууд данс манстай. Аглуу бэлэглээ та их үү. Ер нь доо ийшээ яваад ирч чаар яац биш. Тий. Яг нөгөөгөө аваад ирж гэлэх үү те. Ер нь бол тэгдэж шүү дээ ирчүү чинь. Манай найз бүлэглээ дээ. Хүн өгс юм аа гэж. Бас гангарах дууртай. Сэли яати. Селиг одоо чинь ингээд найз залуучин чинь ингээд те. Чамд үнэхээр гоё таалагдаад байгаа. Яаж энэ хайраа гэдгсэн чинь надад нэг онц шээ гэдэг яхав. Тэгэх юм бол би яг өөртөө л тэгнээд бол би өөрөө ингээд яг өөрийнхөө таалагдсан хувцыг өөрийнхөө фокусээр аваад те. Одоо өдөө хүртэл өмсөж авсан болохоор эрэгтэй хүний сонголт бол ерөөс надад таалагддаг шүү дээ. Ямар тохиолдол бүршгэлэх чи юм аа гоё гэдэг те. Тэгээд тэгэхээр бол би бол эрэгтэй хүний сонголтонд бол хэвгүй би өөрөөр л тийм баха би авгаад юм аваад ирэхлээр чи варцсан юм байна. Өмсөхгүй. Гоё юм байна гэж хэлсэн тэгээд өмсөхгүй те. Тэгэж шээ. Гэтэ энэ гэр бүлээс гадуурх мөнгө байх ёстой юм. Эх хүн байх ёстой шүү дээ. Өглөө за өгшөө би ажилтаа л 5 цаас 5000 таксин 5000 өгдөө гэл тэгэл 5000-ыг аваад гараад байвал бас онцгөөстэй өөрөө бас эх хүн чинь бас нэг газар орон тий бас нэг өөрийн гэсэн мэдлээ нэг хитэн цаастай байх хэрэгтэй шүү дээ. Тэг нууц те. Тэгээд яг энэ аригчдیں۔ Дөө. Нууц мөнгнөөс нууц хүндээ нууц машин авч өгөөд ла. Нууц байр авч өгч нөгөө байранд ороодлаа. За тийгээч. Нэг юм асуу гэж атсан нөгөө. Та хоёр хэр зэрэг бабник вэ? Манайхан бабник гэж ярьдаг те. Та хоёрын бодлоор бабник гэж ямар хүнийг бабник гэж хэлдэг юм бэ? Хүүхэмсүү ер хүн те. Тэгээд мэдгүй. Бабник вэ та хоёр өөрсдөө? Чиглэр. За би бол одоо айгуу заваа те. Одоо би бабник биш миш гэд ингээ яриа явчих юм бол манай хүн дагаалтай ер нь бол ир хүн бол гэж ярина шүү дээ те. Би ч найхтар бабник байна шүү дээ. Ер нь яг чин ингээ байна. Хайртай бас ямар нүдэн сохорцсон хүн байгаа ш тийм үү. Гэтэ яг бабник хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бол. Би бол зөвхөн бабник гэдгийг бол зөвхөн материал болохгүй л яваад лээдэг хүнийг л бабник гэж боддог юм. Зөвхөн чинь бас хүн чинь фокус сонголт байх хэрэгтэй ш тийм үү. Тэгэхгүй хаа таарлцсан юм юу л болдвол юу яачих гээд байдаг юм. Имхтэл бол гэж бодсон уу? Америкт нэг ах хүү байсан байхгүй юу? Таньдаг ах хүү 50 нилээн гарч байгаа 50 хүрж байгаа ч юм уу тэгэл яхаа гэсэн чинь нэг 19-тэй нэг жоох охинтой. Тэр нь жоохон тааруу юм аа задил. Тэгээ би хэлсэн байхгүй. Яхаа таваад ийм охинтой ингээл яваад байгаа гэсэн. Нас нь хайчихт. Тэгээд нас нь яачихгүй дээ. Гэтэл ер нь бол эмхтэй хүн
Өөрөө яахгүй бол одоо яалтаач хэлээ. Тийш үү те. Эхтүүчүүдийг бас тэгж болохгүй шүү дээ. Өөрсдөө л яахгүй бол өөрсдөө буудалд орё гэж хэлсэн. Бүх юм баригдчихгүй те. Өөрсдөө буудал орё гэж хэлдэг шүү дээ. Нэрэж үнэн шүү. Эмэгтэйчүүд нас ингрестис бол тавиараа гэж бас нэг айтайхан дуучин дуулсан байдаг те. Хин ч хэлээ нэг дуучин. Хэмлээ. Яг үсэрч маш. Нэг хүүхэндээ нэг дуулсан байдаг те. Миний найз чи өнөөдөр ингээд нэг хараад байсан чинь нэг тийм юу шиг. За яг дараа. Ахаа 5 минут дээр болцсон. Тайзан дээр ингээд тоглоно те. Сэлж гэсэндээ тайзан дээр ингээд дуулна. Үзэгчдийг бол мэдээж контролдод харж байгаа те. Ямар үйлдэл хийгээд байгаа үзэгч таалагддаггүй. Ер нь бол хараа зарим хүмүүс бол ингээд баг дуулж захтаа ч юм уу эсвэл тоглол ер нь жүжигчд бол амжихгүй л дээ. Тийм үү. Зарим би нэг сонсч ирсэн зарим нэг дуучин ингээд баг хэдэн хүн байна ингээд тоолчдөг гэж байгаа байхгүй. Тэгэхээр чи бид нар ч нь болохоор ингээд тоглож байгаа болохоор бас тэгээд яг зүгээр мэдээж ингээд ингээд ингэж байгаа хүн бол онцгүй л дээ. Мэдээж тоглож байхад ингээд хүн унтж байгаа ч юм уу тийм хүн байвал бас эвгүүлдэ балхал явчихж. За би юмаа хийж чадахгүй байгаа юм бол яац юм бол гэл те. Ер нь энэ програмаа нийтэд таалагдаагүй юм болооч гэж бодоод янз янзын байдаг л да. Ер нь бол мэдээж дэмжихгүй үйлдэлүүд мухаардаг гэж байгаа те. Тийм шүү дээ. Ер нь гэхдээ нөгөө хошин шогийн жишээлбэл ингээд нөгөө зохиол гаргал хүмүүсийг инээлгдэг шүү. Тэрийг одоо нэг хүнд бичээд одоо ийм тоглоё бүгдээрээ гэдэг юм эсвэл бүгдээрээ сууж байгаа л Гэхдээ ингээд бид нар тэгэл бөөнөрөө тойрч сууж байгаа л тэгэл санаа гаргаад яриад одоо Баатар хүнийг юмарна би нэг юмар тэгээ ингээ хөгжүүлээ ингэ чинь тэгэхээр хин ороод ирээ мэрий гал ингээл явчихдээ бид нар тэрээс. Тийм яг ёо. Жишээлбэл одоо ингээд за эмбас сэлийгээл тэ нэвтрүүлээ за энийгээр нэг 8 хичээл хөөх юм байна. Ер нь энэ эмба нэг иймэрхүү характертай шүү дээ. Сэлийн нэг юм характертай гээл тэ. Ингээл нэвтрүүлэх энийгээр зөвхөн тайзан дээр хийчихээл тэ. Одоо жишээлбэл одоо бодогчлаа л да энийгээр нэвтэр нэг 8 хичээл бас хөөх юм болохоор юм байна да гэж тэ. Царайлаг айтайхан зал одоо миний дүрд хин тоглоно. За Баатар хүчил биш шүү ёо. Тэгж алахгүй юм бохоо баг бага. Хүсээ босголоо гэж хэлэх бол. Эдийн шуналтай гэж ямар хүн хэлтий. Эдийн шунал өгчөө. Тэ. За одоо яг тийм би бол тийм тодорхойлж чадахгүй шүү дээ. Ер нь гэхдээ тийм хомхоо одоо нэг юм хандгүй. Тийм л хүнийг л эдийн шуналтай гэдэг юм болоо л гэж бодож шүү дээ. Эдийн шуналтай хүнтэй ер нь тааралдаж юу? Ер нь байдаг шүү дээ. Ханд чаддгүй. Одоо дэндээ өрч зөндөл байгаа шүү дээ. Дээхнэр үү? Тий, дээхнэр үү. Тийм. Хизээ хүн гэж одоо тийм их мөнгө зөвлөл одоо яад тий. Тийш шүү дээ. Дээд нэг амьдрах нас чинь сайхан жаргаж яваал сайхан тий. Өөртөө ногцсон юм хувь юугаар л тэгэл яад болов. Чи миний хувьд ч гэсэн бас тийж боддог. Эдийн шунал нь арилсан хүнлэг гэр бүлээ гэж бодож авна. Тэгэхгүй л эдийн шунал нь арилаагүй хүн бол гэр бүлээ хэзээч нэгт тахгүй. Одоо ажил төрөлчдөг ч юм уу. Шууд гэр бүлээ бол хоош нь хайчдаг. Уучлаарай таны эдийн шунал арилсан уу? Харсан. Тэгээ яа дахиад том үнэтэй зүнх авах гэдэг. Тэр ямар юм бэ? Эмэгтэй хүн л да. Тэр чинь бол эмэгтэйчүүдийн тэр бол нэг эдийн шунал биш юм шүү. Биш үү? Өөрөөр нэг эмэгтэй хүн болгонд л байдаг шүү дээ. Нэг зүг энэ онцгой дахиад нэг өөрийг чадмаар санагдаа. Маань нэг таньдаг хүүхнийг хормонд нь салхирцсан гэдэг нь тэр яатсан бэл. Тэр бас тийм бас байна уу? Орно гэж байх уу? Тэгэхгүй тэр янз янзаар хэл эмэгтэй тийм болж байгаа биш үү? Янзаар л ярьдаг баг. Хүмүүс дээр үе болсоо гэж ярьдаг шүү дээ. Тэр яаж арилах уу тэр хормонд нь салхирцсан хүүхнийг юу яа тийм бол дээр үе юу? Тэр одоо мэдгүй бурхан номын хүчээр янзлдаг байл бодвол. Тэг бурхан дээр очий доот. Таараас юмс урлагийн хөнгөн хэсвэр гэр бүл гэж байгаа юм а боддгоо гэж хүмүүс ярьдаг те. За. Яагаад урлагийн хүнийг хөнгөн хэсвэр гэж боддөг юм? Тэгэхээр тэрнээ санал нэгдэв үү? Уу яг бид урлагийнхан ер нь бол урлагийнхан хүмүүсийн нүдэн дээр ил байдаг шүү дээ те. Ил байдаг утгаараа тэгэл тэгж харагддаг шүү. Ер нь гэхдээ яг бид нар чинь нэг дороо цуглалаар ам гэж одоо юу хэлээд те. Амар юм ярина шүү дээ. Йоо, эднэрийн донд нэг орд сууж байлаа буу хаалж үзхийсэн те. Жишээл юу ярих уу? Ам яг юу болох уу нэг үзүүлээч бид. Ер нь доошол ярина шүү дээ. Доошол ярина шүү дээ. Их таашаага ярин тэрүүгээр их гой кайф аваад байгаа юм уу яа. Гадны хүмүүс ч жоохон гайхаад идэв шүү дээ. Өөр улсууд ч ямар сони юм бэ гээл. Тэр утгаараа л бид нар их тийм мөнгөн гэж ярьдаг баг тий. Тэгээ яг тэгэл нэг хүнтэй аваатайж салаад өөр хүнтэй суулаа гэхэд тэр бол
Олны нүдэн дээр ийлэдэг болохоор тэгэл нэг тийм хөнгөн явдалтай гэж харагддаг юм шиг. Хэнийг яриад байгаа та нар? Хэнийг ч яриа. Нийцтэй л авч. Гүг зүгээр би танаас асуугаагүй шүү дээ. Би танаас. За урдгийнхаа яриа явчаарай. Энгийн хүмүүсийн амьдрал болохоор бүр ил байдгүй байхгүй дэлгэсэн ном шиг байдгүй. Тэгэхээр энгийн хүмүүс бүр магадгүй бүр мундаг хөнгөн хөсөр байж болж хэлээсээр тий. Тийм хүмүүсүүд бол зөндөл байгаа л та. Тэд нар чи ямар голны хэнийг яриад байгаа юм бэ? Яг нэрлээ явчих ч тий. Ямар хэцүү юм бэ? Би урлагийн хүмүүсийг хөнгөн хэсэр гэдэг дээр зүгээр миний ойлголтоор бол та нарт нөгөө нэг одоо жишээлбэл нэг бүү онгодоо авсан уу гэж яриад байдаг шүү дээ. Тэрнтэй адилханаар та нарт тийм онгод байдаг байхгүй. Одоо дууны онгод тий, жүжигчний онгод гэж нэг тийм юм та нар ингээ байн дагаж явж идэг. Тэргээрээ ингэж ирч хүч авч хөглөгдөж идэг тий. Тийм учраас ингээ та нарыг тий онцгой байдаг хүмүүс сэтгэл төрүүлдэг тийм нэг юр бусын хүмүүс аахгүй. Тийм учраас ингээ та нарыг ингээ тайзан дээрээ сүлээж аваад дуу гэж сонсоор юр бусын хүмүүсийн юм чинь тийм бас нэг тийм хүмүүс сонин санагддаг тийм юм тохиолдол бас байна. Тэр нэг хөнгөмсгч юм шиг өөгч юм шиг те ангал зууч юм шиг ингэр султай юм шиг те тийм үстэй те тийм үү тийм үстэй ингэр битэр сул тайраа гэдэг доолдог дуулах юм уу те баярги Өшин шагнаас хамгийн айтайхан битэн хин юм бэ та нар ингээд доошо дөрөв бүкс бүр ярьдаг гэж яриад зү те эрэгтэй юм уу эмэгтэй юм уу эрэгтэйгэр би яах вэ эмэгтэйчүүдээс үү те хин ер нь их ярианд орох уу эмэгтэйчүүдээс уцаас ажиллаад ингээд харж яхад ингээд те харсаар л үү вич тэгээд олон хараагүй бол те ер нь бол X төцөд 8 9 жил болсон X төц ч одоо наран солонго төр байсан наран солонго өөрчийн ингэж байлаа наран солонго одно өгч ярьлээс л да эмэгтэйчүүдээс голдоо тэгээд гол юм амдаг байсан тэгэл харна тийм ээ харна гэдэг наран солонгыг хойноос нь жарна урдаас нь чарна харна дараа нь эсвэл эмоцийн энтертэй эмоцийнхэнд одоо бас залуу жүжигчид зөндөө байгаа л да. Тэгээд тэд чинь номер гэж тайзны ардаж язгур сүрх гэл палаж малаж тайлж тийм шүү. Йоо ямар гоё юм бэ. Йоо ямар хаттай юм бэ ёо. Би чам чи нэг одоо гоёл болдсон шүү дээ. Гоёл боллоо. Соёлын төвөргөний хойтлын тэр юу янз шүү дээ. Янз шүү дээ. Тийм үү. Тэр чи хамаагүй оруулахгүй л дээ. Тэр энэ соёлын төвөргөний тайзныхыг хацтай. Хамгийн гол тийм юу хийсэн явж байгаа юм. Тэр чи тайз засныг байж байгаа шүү дээ. Тийм өөрөө манай камертоныхаа айгүй олдолт болж байгаа шүү дээ. Гоёлын дундор тэднээс айгүй харсан бэ. Шинэ жилийн гоёл мэйл дээр нэр орох гэсэн тийм. Амар занг мэнг зүгцэн тийм. Яг хүмүүсэд хөдөлж мөтлөж байгаа шүү дээ. Нөгөөдөл тэгээд ингэж соёлын төвөргөний голооч ингээд юу засчдаг шүү дээ. Тайзнаас шууд ингээд наашгаа зам засчдаг. Тэрний яг хажуутлын нэг би яг садлаа үргээ. Тэр зүгээр юм тий. Тэр их зүгээр судалсан ингээд халааны авч байгаа энэ судлуудыг авъя гэдэг аваа шаглаа зарах юм бол амар юм болоо байгаа тий. Өөрөө сууж зүгээр юм биш тий. Гэтэ ингээд камераар телевиз мэдээж байгаа бичиж байгаа болохоор зурагч мөрчтэй болохоор хамаагүй харж байгаа. Тэр удаас нь авч байгаа байхгүй юу? Тий ингэж яж байгаа л тий. Я. Тэгээд болохгүй ингээд уцаа асаад ингээд тайзан дээр тавьчих жоос. Ахаас юм сорох юм их вэ шүү. Энэ хашир турштай анчтай юм ярьж очоо сайхан шүү дээ. Шиг готлынхаа үзүр дээр толтой төлөө ингэх юм аа. Тэр чинь өнгөрцөө. Тэр чинь Израилийн 3 найз гэж хэм байсан шүү дээ. Дээр ирсэн юм нэр хардаг байсан юм хайш юм харуулдаг байсан юм. Биш ээ манайгийн манилт хийдэг гэсэн. Өнөөдрийн энэ мэдлэг туршлагаараа эргээд та хоёр 10 жилдээ эргээд очичвол яг юуг засаж залруулах байсан бэ? Яг л одоо өнөөдрийн мэдлэг туршлага их л юм уучландаа тий X төсийнхийг самарч яа. Айгуу заван. Дараа нь нэвтрүүлэг гарцсан дараа муу хорлонтой юм ярьдаг тий. X төсийнхийг ингээд тэрнээс гадна зөвөр бизнес юу яах бах та тий. За одоо өдөрт чинь иймэрхүү юм болж байгаа юм чинь гээд 10 жилийн өмнөх юм чинь бас нэг давхрын байр майруудыг сайн түүгэж яаж ч байгаа нэгэн газар мазар зохицуулаад тий. Иймэрхүү юм их бахта бодвол тийм дарга маратаар орчоол газар гээл баатар хүүгээл явах чинь бол олдсон шүү дээ. Яг үндэ тэр үед хэнэггүй царайлал хөөцдөж яваагүй учраас олсон байсан бол тий. Нэг тэнийг явж дээ. Энэ бас тэхөө тий. Үгүй. Би бол тийм нэг залруулаад өөрчлөх гээд тийм яагаад харамсаад байгаа юм бол өстой үнэхээр алга яхаа шамтай нэг эртхэн зөрүүлж ирчих юм да. Шамтай нэг эртхэн зөрүүлж ирчих юм да. За тэр яах вэ? Чи юу хийх тэгээд 10 жилийн өмнө юугаа зас залруулах вэ? Би юугаа засрах. Засах. Та хоёроос л засах. Тийм тийм байна. Юу засахгүй юм?
Мэдээ засах юм байгаа шүү. Тэгээ засаач тээ тэгээд ганц хоёр жилээ засаад манай үлдчих тийм. Хоёроос асууж байгаа юм байна. Тийм амар юм. Дураараа ярьдаг хөтлөгч. Би нэг түүх ярих уу? Тэгээч Олон жилийн өмнө бид нар дуу хөтөлбөрийн студ дээр байжлаа. Одоо энэ сэргээшийг бичүүлэх гээл гоолсонд ороод ингээд сэрчмаа ирэхгүй юу? За. Тачиг бид нар өглөө 39 юм 30 бууз идээд амар бүхий бууз идэл сэрчмаа чи бууз идэх гэсэн чинь сэрчмаа юу юм ахтай гэсэн. Одоо энэ үхрэл байлгүй дээ гэсэн чинь би дахин юм ахаа бууз. Нэрэж идэгсэн байхгүй юу? Анаах бол сайн мэднэ. Анаах бол сайн мэднэ. Анаах тэгэхэд бүр гэвэр. Заадах чи ихэмсэг комдэр тавьж явжсэн юм байна да. Тийм болоо би чилмээргүй дахин махан бууз ич юу байсан юм бэ те. Харин тэр мэлхийний махан өмсөрөд яахгүйсэн чи. Би нэг хэсэг 5 жил нөгөө хоньны мах идэг байхгүй. Тийм гэр үеэр юм. Тэр үеэр чи. Түгэл гэсэн баг. Тэнгүүт удлаа дэш нэмээд ой дахин юм. Таад гаргууд нүгтлээ нэлцэн үү. Бид нар бүр гайхаад бүр Ями би жатсан биш. Чи яагаад хоньны мах идэхгүйсэн? Чи би нөгөө яасан баггүй. Өмнө говьроо тоглолтоор яваад хоньны махнаас хордлого авсан баггүй. Тэгээ бүр амар дээрээс нөгөө ингэний хоормгуугаа тэгээ бүрстэ бүжгэнсэн юм болоод тэгээ бүр би юм удаад хордлогоноос болоод тэгээд хоньны мах бүр идэж чадахгүйсэн гэсэн. Одоо хоньны мах бол госож өгөө. Хоньны махан хоньшорыг зүгээр явуулж өгөн шүү дээ. Машин байсан бол яг ямар маркийн машин байгасан бэ? Ой. Би ч айтайхаа яг зүгээр над руу хараад айгуу тийм хөөе айгуу аврал ирсэн харц явлаа л да. За яар. би ч нэлээ он өндөртөө нэг амар байж байгаа хохот нэлээ сарфацл юм байна. Он өндөртөө та хоёр дараа гайгүй. Өндөртөө ч хамаагүй шүү дээ. Машины л марк бол марк юмч те. Би ч он залуу л байсан. Би ч он залуу. Чи бензиг авахгүй шүү. Би бензиг аваа. За уучлаарай. За би яг одоо Монголд явж байгаа нэг түгээмэл машинаас нэрлээ заа тийм. Ferrari гэж зөмөр тацраад явах заа. Синбисэн тал юм да. Вэж тэгвэл 4 тал юм байла. 4 тал зүгээр хөдөө сайхан. За 300 орсон биш ланд 300. Би ланд 300 болчих тийм лээ. Монгол орж ирэх байлнаа за. Тийм үү? Тий. Гараагүй намайг болох уу? Санаата 6 юугүй юу? Оо яа. Юу? Европ машин болно. Европ машин болно. Volkswagen. Япон бол болд юм байгаа да. Тийм. Тасс авто Volkswagen болсон ч болно шүү дээ. Тэртэй. Тийм шүү гоё шүү. Юу машины хоббитэй шүү. Чи машин дээр секс хийж үзсэн үү? Пах ямар асуултаас. Юу нээр байгаа нэ? Манай хогш шогч бүр хамаагүй ярьж байгаа ч юм шүү. Бөөнөрөө зүгш. Чи харин сонирхолтой юм шүү. Харин сонирхолтой юм. Тийм шүү дээ харин тийм. Хоёр өөртөө хийж. Би чамаас хэлээд асуусан шүү дээ. Яа нэртэй үзсэн юм. Үзчихэд үзээд гарч юм байна. Машин дотор зүгээр шүү дээ. Юу зүгээр тийм яах юм. Яах юм гэдэг чи юу гэсэн үг яа. Хүүхдээ аваад явчихин машин дотор хувцснараас олж ийн нүур амаа янзлж ийн бүр гэр шиг маань юм шүү дээ. Тэ унтлахны өрөөсгч юм байгаа тийм үү? Тэгж ойлголоо. Гүнээс илүү сэрч маа яаж хэлэх вэ тийм үү? Тэгтэн үндсэн шүү дээ. За ямар маш боловсноор хэллээ тийм. Ямар уу? Юу гэсэн үг вэ? Юу гэсэн үг вэ? Яг өндөө би өөрөө ч үзээгүй л тийм. Бодтой тийм үү? Болох юм биш үү гэж боддог. Та хоёр арай л худлаа байгаа. Машин дотор үзээгүй хүн гэж юу бах вэ? Манай юм ба. Байнг шүү дээ. Мөн кемнэ догж амарлаа. Тийм шүү дээ уулна л. За тийм юм асуу хөдөө ингээл Баатар хүмүүс маань одоо явж ажилтаа хөдөө нэг залуу. За та хоёр явж байсан. За. Хүүтэнд штэ өвлөр. Тэгээд чинь гинт машины чинь бүр дугуй хагараад тэгээд машинаасаа буух гад бүр хөлдөж өгөх гээд нуцсны сүлжээ барихгүй. Буухсан чинь машины чинь тойроод ингээд сөрөг чон гараад ирлээ. Буухаар чондоо идүүлчих гээд байдаг те. Машиндаа суугаад хартаар хөлдөөд өгчих гээд байдаг. Бензин дуусчих гээд байдаг те асахаар. Тэгэхээр та хоёрыг ямар үйлчлэх вэ? Утасны сүлжээ ажиллахгүй байгаа. Чиний өгсөн учраас ер нь шууд өгөх. Өгөхөөс өөр аргагүй болгож шүү дээ. Эсвэл тэрвэрлдээд хөлдөөд өгөх, эсвэл тус-тусдаа өгөх гэдэг л хувилбар байгаа юм шүү. Өгсөн чинь амар хүнд өгсөн шүү дээ. Тэгвэл өөрчлөлтөө. Жоохон өөрчлөлт дээр байгаа. Амар болцоо үлдээх чинь. Заавал алж явах гэдэг. Хоёр анчид байсан юм байла саяны нөгөө кино шиг те. Амар хулгай анчтай бол зөндөөх чон урд нь буудаж байсан юм байл та. Тэгээд чонууд бууж ирэнгүүт чон идэх гээд чинь гинт ингээ тэнгэрээс бурхан бууж ирээд та хоёр чонноос уучлалт авах юм бол та хоёрыг амьд гаргая. Та хоёр чонноос яаж уучлалт авах вэ? Яа үзэж жүжигч хүн яаж чонноос уучлалт авахыг харчихсан.
гэдэг. Хажууд нь би айгу зүв ярьж байгаа гэж байгаа гинэ. Гэл сууж их юм байна л да. Аулта гэл би чи дэмжиж сууж штэ. Оо таар мондөг ээ. Би ихтэй нөгөө Монгол ир хүмүүс нөгөө ингэж ярьдаг штэ. Нөгөө илүү хэмэртэд наалагдаж, ижил хэмэртэд нь харагддаг энэ төр гэж ярьдаг те. Би энийг бас жоохон буруу юм болов гэж боддتي. Одоо жишээлбэл цагт 220-30 км, 260 км цаг хурдтай 4 дугуйтай тэр хүчрэх техникээр 4 дугуйтай одоо 4 хөлтэй адгуусыг хөөгөөд тий ямар ч дов сондуулж алга малга хамаагүй харьяага гарч байгаа тэр хүчтэй техникээр хөөгөөд тэгээ яг нөгөө Counter Strike гэж тоглоом байдаг шүү дээ бууддаг тоглоом тэрэн шиг одоо ийм дурантай ангиж буугаар ингээ буудаж чоныгоо алаад кайф аваад байгаа нэг тий миний бодлоор явдаг бах та бодвол Аны хэр дэмч хөө? Би наадахнаас ч нь болж өөлжөнгөө байцаагцсан. Байцаагцсан уу? Өнөөдөр нэг зураг мураг гараад ирсэн тий. Тий. Баав гойлоо юу лээ? Буу гойлоо. Буу гойлоо. Би арайч тэгж бууг муугаалахгүй. Зэрлэг гахаа гэж бодсон гах. Ер нь тэгтээ яг зүгээр талын чоныг бол хорцсон шүү дээ. Одоо зүүн тишээ бол тийм үү? Хорчгүй. Тэгж хөөж алах малах. Ер нь бол яг суурьнд суугаа тий. Батж мотоод ургээлэг хийгээд суурьнд суугаад тэгээд гаруул тэр үз гарахгүй бол тэр үз те тэгээд суурьнд сууж бод хөөж бодох бол муухай л та муухай те дугаар гооцноос хэн нэгэн яг нэг цагт нэг цаг 1 минутанд ч юм уу яг тэр цагт ч л байнга залгаал уцаан гутал дугаар гооцноос нэг цаг 1 минутанд өдөр болгонд ерөөсөө байнга тэгээд би ингээд дугаараа хараад за нөгөөт ч л хүмүүс хийж айж жихүүцэж яах уу эсвэл нэг багийн ямар хоббитэй өдөр болгон тэр цагт минутанда дугаар гүртнээс талгаад байна гэж бод инээд ч өрхөө яах вэ би зөрүүлээд батчих ш. Өдөр болгон залхаас энэ өөрийг нь айдл дуурайд ш. Сэлий аяудаас нь тэгээд одоо тэгээд Сэлий гэдэг байгаа минь. Сэлий өдөөс Түр байг залгаад байдаг ч юм болоо. Тэгэж нүү чинь яг нэг цаг залгаад байсан өдөрт 2 тогтмол цаг залгадаг болох ш. Нөгөө байг шиг залгаад. Яа шууд утсан тэгээд шууд юу чамруу тэгж залгаж малгаад амгүй. Оо тэгж залгаад гэдэг амгүй. Одоо тийм юм шиг болоо явчихлаа. Харин тийм. Түн билийн тулаамлан гэл нөгөө үздэг ш Орсын нэвтрүүлгийг. Би үзчихсэн нэг ийм ошин асуултаас асуу гэж бодсон байхгүй. Заримдаа ингээд бас хүмүүс рүү залгаад байдаг тийм дуудлага байдаг юм билэ. Тэгэл тэр үнэн ч юм уу худлаа ч юм уу тэрийг хараад. Гэтэ би хэрвээ намайг гэх юм бол би дугааргүй утаснаас нөгөө дуудлага авдгийг боловлчнаа. Тэгэл блоклчихдээ. Net болов. Яах чи би чам зааж байгаа заа. Яах хэлээд. Утсан дээр тохиргоог нь хийхгүй дээ ёо. Дугаар утсыг болиулдаг уу? Fred number чинь блоклчдаг байхгүй. За тэгэхээр чин тэгэл блоклч юм бол. Тийм тэгэхгүй. Тэгэхээр чи өөдөөс гэж чадгаа хэлж шүү дээ. Бас өөр хүн чамруу яриа залгах хэлчих юм шүү дээ. Дугааргүй утас одоо ч байхгүй баг болсон юм шүү дээ. Тий одоо ер нь болцсон юм шүү. Тий. Дээр л дугааргүй утас огтоо танилцыг шиг ярьдаг шүү дээ. Одоо энэ хайж. Айгаа хөдөлцтэй. Одоо манай Баатар хүү хэр зэрэг одоо шүтлэгтэй мэрэг төлөг хийдэг хүмүүс зарим чинь зарим дууч үзрүүлэг мэрэглээ зарим нь чулуун болоо татанцтай янз янз тийм мэрэг зэрэг хийдэг. Үгүй. Өстой тийм бах мэдчих юу ер нь яаж хийдгийг ч мэдэхгүй. Шүтлэгтэй юу? Шүтлэг мэдээж бол буддын шашныг бол шүтнэ. Тэ. Ер нь бол тэр талаараа одоо нэг цагаан сармаараа нэг ном өмшүүлдэг штэ. Тэр мэрийг бол хийн. Эхнэр мөхнөр чинь очиж асуухгүй за одоо манай нөхөр нэг ийм ажил хийж чинь энэ төргээд. Үгүй шүү харин тийм байдаг штэ. Ер нь байх ёстой юм шиг байна. Тэг би одоо шилбэл одоо ингээл хамтлаг чинь тоглолтоо хийгээл гутал одоо нэг даллага маллага ахуулдаг штэ. Ингээл одоо солийн дөрөв тоглолтогч солийн дөрөвнийхээ тайзыг хариулаад каса хариулаад Билетэ зөхөд жишдийн хоорог хариулаад тэгээд мудаа цацаал 3 хоног орлогоноос мөнгө гарахгүй байх шитэй ч юм уу. За. Нарийн нууц юм гэж байна. Байна. Тийм айгуу сондог санаад байгаа ч юм уу тийм хийлгэсний дараа айгуу болчихсон шүү дээ. Зэрэг айгуу ихсэл. Тийм сэтгэлээ засчихж байгаа болохоор бүх юм жигтэй байх тий. Зурхаад итгэдэг үү?
Хардгүй юу? Би ер нь хардсан шүү дээ. Өө тийм үү. Тааруул харчтэй. Та нэр юуны орд вэ? Би жинлүүр л дээ. Офицерд ордог шүү. Жинлүүр. Чи юуны орд вэ? Офицерд ордог шүү. Зарим нэг таараадж байгаа юм шиг байдیں۔ Надад бол өстой тэр зурхаа харах юм бол лайтайхан би засчих өдөр болдохгүй юм шүү. Өнөөдөр би засахт муухай нэмэрх гэдэг юм шүү. Надад тийг санагдаад идэв шүү. Тэгээ нэг одоо орны тооллоор гаргасан тийм хороскоп зурхаа гэдэг чинь бас яг нэг ордоороо өнөө гардаг юм шүү. Ямар зурхаа? Одоо орны юугаар гаргасан? Хор ямар юм аа? Хороскоп. Хаана харин би хороскоп гэдэг үг нь. Мэдгүй юу ч амд орол хэлээ. Хороскоп үү сонсчихсон уу? Сонсчихсан бах уу? Хоромсоо биш үү? Тэгэхгүй яг тэнлүүрийн орд юм биш гэсэн. Нэг над руу ингээд нэг худлаач авраа ингээд. Би болохоор арслангийн орд штэ. Таараас штэ ойлгосноо. Арслангийн ордын хүүхэнд орондоо муудаг гэж үнэ. Үнэн шүү дээ. Тэр үнцгэл Швар үнэн шүү дээ. Арслангийн ордыг дуусгацаа. Бараг идчих юм шүү харин. Гүгү яг ингээ хүмүүс төсөлт арслангийн ордных айгу мундаг гэж боддог те. Гүү шүү дээ. Гүү тамнаа. Муу шүү дээ. Та нар манай ихрих зилдэвлэн шүү дээ яслаа. За тэр сэлэм сүүлийн үед ер нь юу хийгээд байна? Нэвтрүүлэг бол хөтлөж байгааг бол харж байна, үзэж байна. Би таалагдж байгаа. Ер нь жадгаа багтаа тусмаа зүгээр шүү дээ. Тийм шүү дээ. Би бол бүр заримдаа ингэж бодож шүү 150 жагаад уугаад ярил. Зүудэ халаа. Амар сонирхолтой гоё. Ингэж ингэж. За байж бичгээ байж. Зарим нэг тасаа. Би тасалсан яг төрний шиг. За би камерын яваад дээ. Сонирхолтой нэвтрүүлэг болоо гэж байна. Сэлийн ганцаараа шашин байшин яриад байдаг. Манай монголчууд чи юм байхгүй байхгүй. Аян сэлийн үншиг үншиг. Бүр заваараад байна. Нөгөөх нь уйлаад идэс. Би Баатаргууд баярлж чаддаг. Зэдий гэж хэлээгүй шүү гэсэн. За би нэр юу хийж байгаа юм. Тийм шүү дээ. Хөтлөгч болсон байна. Тэрнээс гадна угаасаа дуугаа дуулдгаараа тий дуулаад явж байгаа шинэ. Тэгээ гоё штэ энэ заавал дууч гэхлээр тэргээд бас юм гоё нэвтрүүлэг хийнэ гэдэг чинь бас гоё байхгүй тий. Мундаг байсан маань гоё нөшөө гоё ингээд задгаа байх хэрэгтэй тий. Тэр гоё чи ингээд эротик секс юм ярихлаар яа ингээд ичээд байхын зүгээр задгаад байх. Машин дотор сайхан шүү дээ. Харин содол дээр тач шүү дээ авах хэрэгтэй шүү дээ найз минь. Тэгээ манай хүүхэд мөхөд миний гэрмэр явж байхгүй шүү дээ минь. Намайг яриулах уу? Сериусны юм. Тийм ээ за сериусныгоо ярил л та тэгээд. Тийм ээ шинэ клип хийгээд. Тийм. Зөндөө олон клипүүд хийлгэж байгаа. Тэгээд утахгүй гарнаа. Тэгээд дээрэс нь New Star студийн манай 10 жилийн явуулж байгаа. Манайг энэ бараг л одоо манай шах уулцсан манай дууч чинь тэр студид бичүүлдэг юм чинь 10 сарын 3-4-нд нь New Star-ын 10 жилийн явуулж байгаа байхгүй. Тэн дээр би чим нэрнгээд дуугаа дуулна. Тэр дуугаа босоноо стил юм болгож бичүүлсэн байна. Манай нэг хороп гэлээ юу гэлээ дөрүн чинь. Одоо саяхан ямар стилээ? Одоо чи ингээд гоё дуу ихлээр шогийнханд бас хэрэгтэй байдаг байхгүй тий. Тийш дуулаад. Дууг нь бас ингээд ингээл хийгээл. Ингребитис бол тавиараа гэн. Ингребитис бол тавиараа гэдэг чи бид нар юун дээр тоглосон шүү дээ. Хошин шог дээр. Тийм шүү дээ тий. Одоо тэг хар сарныгийн амраа дуу их болохоор би дуу болчиход байна. Бид тэр бүгдээ бүтэнэ. Амгаа Нисонс амгаа тэр дуу их болохоор би дуу болчиход байгаа байхгүй. Брадамс энэ чинь гоё биш үү? Тэднийг яваа. Чи арай байхгүй. Энэ амгаа хин хоёр амраа хоёр юм хийгээч баатаргүй ажилгүй өстэй баатарсан шүү дээ. Тэ танаа киноны нээлтээр хизээ болно гэлээ. 10 сарын 17-нд нэг Содора гэдэг кино маань нээлттэй. Гэтэ зүгээр туслах. Өөрөө хийгээгүй те мөнгө төгрөгөө гаргаж хийсэн. Үгүй. Тэр чи UBS л яг өөрөө хөрөнгөөр хийж байгаа. За. Тэгээд оролцсон зочин болгондоо би өөрийнхөө одоо уран бүтээлийнхээ сүүл гарсан CD-г бэлгэлж байгаа. Очлаарай. Тэгээд цагаан өрөөлгөө хэлчих. Энийг өгчөөл хэлсэн ч байна. За өгчөөл хэлчих юм уламжлаа эвдээ. За баярлалаа. Тэг Монгол бичиг бол мэднэ тийм ээ. Таараа. Яг манай доотлоос заагаад хэлчихсэн. Би орчуулад зүгээр хэлж байгаа шүү энэ яг давхтаж махтаж ярьж марж байгаа юм шиг. Цагаан сүний домгүй гэж. За уун гэж байхгүй гэсэн. Энэ Өвөр Монголын зах зээлд уучлаарай сэдэ тий. Өвөр Монголын зах зээлд зориулан гаргасан 2 орны уран бүтээлчид хийсэн ба. Үргэлжлүүлээд миний нэр яриа.
Телефон. Дуучин хүний Тэ манай нэвтрүүлэг маань нэвтрүүлэг хамтран ажилласан. Ghost Energy Ghost-ийг сундаад худалдаж байвал 9998 1146. Энэ трансфер фактор гэдэг маань яг дархлааг идэвхжүүлдэг. Дархлааг одоо чинь ханаа том уу, хоолоо молоо жоох өвдөх гэх юм бол өдөрт нэгийг уучихдаа хизээч ханаа төрөхгүй л гэсэн үг. Ер нь хэрэгтэй л юм байна тийм. Манай студидтэй бас хамтарч ажиллаж байгаа бидний дэмждэг, өргөлж дэмждэг Univision. Unitel компанид маш их баярлалаа. Тэгэлгүй яах вэ? Одоо үндэснийхээ компаниг манайд дэмжих хэрэгтэй байна тийм. Бүгд үндэсний юм руу бүгд тушрах хэрэгтэй байгаа шүү дээ. Үндэснийхээ үйлдвэрлэлийг л дэмжих хэрэгтэй байгаа шүү дээ. Сэлийн намайг түрүүн луу шиг гэлөө тийм. Өөр юу гэлээ бас нэг месс. Би 90 хүний уучин ухаан сайхан зангаа гараад би чамайг 2-0 доод өнгөрсөн шүү. За тэгвэл нэг нь хасч нэг нь ойлголоо. Тэгээд Баатархуу жүжигчнээс хамгийн сүүлийн бас мөчиг үлдээ л да. Манай нэвтрүүлэгт сүүлийн мөчиг үлдээ. Зочин болгон гоё. Ингээ явах гэж юм бах та. Яа. Машин дотор хосч байгаа нь над чи яах нь. Сүүлийн мөчиг үлдээ яа надаа би явах. Ярих байлаа. Ямар азар над гэж хэлсэн бэ? Нэвтрүүлгийн цагийн сүүлчийн юу үлдээ. За сайн залуу шүү. Тийм. За ингээд нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан та хоёртай бас те уран бүтээлч их өндөр амжилт хүсье. Одоо чинь одоо клипэнд чинь бас амжилт хүсье. Эмбада бас энэ нэвтрүүлэг маань те бас олон сайхан үзэгчтэй болоорой те. Баярлалаа. Тэгээд дөрвөө угаасаа олон үзэгчтэй л те. Тийм ээ мэдэж байгаа. Хүүтэй. Болол те бас энэ нэвтрүүлгийн цагийг жоохон уртцгаа те. Ингээд өгшөө сайхан задгаа яасайхан ярилцаа те. Ууч муугаа те. Ууч муугаа 150 бай те. Дараагийнх дээр 150-аар ингээд. Хоёр жоох охин тавьчихлаа. Ууч зүуд тацгаа. Өөдгөө. Тэгээд залуучуудаа үдчихэж байгаа хүмүүстээ нэг сайхан уриалга хэлээч. Энгийн сайхан зүйл хэлэхэд л бол. Түрүүн гарц чинь баг зүгээр шүү. Тэгээ за ингээд одоо залуучуудаа хандж хэлэхэд одоо бас тэ бүгдээрээ сайхан одоо гарцаараа сайн гарцгаач яа тий. Тэгээ өөр өөрсөнд чинь хэрэгтэй бас дүүнерд хүүхдүүд чинь ч хэрэгтэй байгаа гэж бодож. За тэгээ маа нэг таньдаг залуу болд гэж залуу битэр буу халаа яриасаа чи ингэж ярьжсэн. Би хүүгээ дандаа гарцаар хөтлж гардаг гэж байгаа юм. Ингээ зүгээр гарах боломж байсан ч гэсэндээ хүүхдүүд агуулж явж байгаа л гарцаар гардаг. Тэгээд дандаа хэлдэг гэж байгаа жоох хүүхдтэй. Миний хүү дандаа гарцаар гарч байгаарэ тий. Өстой машин хэрэгний ингэдэж шүү миний хүү. Гарцаар л гарсан хамгийн сайн шүү гэсээр яваад одоо хүүхд дандаа гарцаар гардаг гэсэн. Тийм учраас бүгд гарцаараа л гарах хэрэгтэй юм тий. Энэ хүүгээ яагаад инээгээд байгаа юм бэ монголчуудаа? Юу болсон бэ лээрээ тий. Тий гарцаараа гэрлээрээ машиндаа үдцгээгээрэй гэж. Зэлий гэж. За гинэ. За баярлалаа. За